Самигтэр хичээл зааж байхад нөгөө 70 гаруй нөгөө оюутнууд тэгээ тэр эдээс нөгөө сэтгэл авсаа. За өнгөрсөн хугацаанд ингээ зөндөө хичээл заалаа. Та юу гэж бодож байна? Бүгдээрээ энэ цаасан дээр сэтгэлээ бичээд багштай өгөөрөө гэтгсэн. Тэгээд аюу олон хүүхдүүдээс магтаал сайшаал ирсэн. Маш гоё хичээлүүд үзлээ. Олон зүйлийг ойлголоо гэтгсэн чинь нэг оюутан цаасан дээр юу бичсэн юмсэн гэхээр багшаа жоохон айдуу зөөлөн ярьж болох уу гэсэн. Тэгээд жоохон нөгөө сэтгэл хөдлөлтөд автаад чанга ярих гэдэг. Та хэд бас хэцүү байвал хэлнэ шүү заяа. За өнгөрсөн 7 хоногт бид бүхэн юуны тухай үзлээ? Самуэлийн тухай үзсэн тий. Эзэнд дуулууртаа нэгний тухай. Төрхөөсөө ахуулаад өхөн үхтлээ эзний төлөө бүх зүйлээ зориулсан ийм гайхамшигтай иш үзүүлэгчийн төлөө тухай хэдүүлээ суралцсан баг. Тэр нарийн зөөлөн дуу хоолойг хэрхэн сонсох тухай. Тэгээд тэрийг хэрхэн дагаж биелүүлэх тухай суралцсан баг. Яг одоо энэ цаг мөчид бол Бурхан ариун сүнсээрээ дамжуулж бидэнтэй ярилцахыг хүсдэг, тийм ээ? Маш зөөлөн хоолоогоор бидэнтэй ярилцахыг хүсдэг. Бидний муу зуршлуудыг биднийг болиосоо гэж бидэнд яадаг сануулж байдаг. Тэр нэг хүнээс очиод уучлалт гуйчаач ээ гэж хэлдэг, тийм. Наад бодоод төлөвлөд байгаа зүйлээ нэг эхлүүлчээч ээ гэж. Ийм байдлаар Бурхан маш зөөлөн дуу хоолоогоор бидэнтэй ярьж байдаг. Тэгэхээр тэр зөөлөн дуу хоолойг бид хүн сонсож, respond буюу хариу үзүүлж явах хэрэгтэй. Окей. За өнөөдөр харин бид бүхэн юу ч үлдээгүй үед Бурханд итгэх итгэлийн тухай. Юу ч үлдээгүй үед Бурханд итгэх итгэл. Тэгээ хамтдаа хэдүүлээ эзэн Бурханаас ариун сүнс гун залбирцгаая. Гайхалтай эзэн минь энэ сайхан цаг мөчийг бидэнд өгсөнд баярлалаа. Энэ цаг мөчид бид бүхэн ариун сүнсийг гуйн залбирч байна. Та бидний дээр ариун сүнсээ буулгаж өгч бидэнд бас юу ойлгуулахыг хүсэж байна. Түүнийг мэдүүлж өгөөч эзэн минь. Энэ бүгдийг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За нэгэн маш баян хүн байсан байна. Энэ хүнд бол эд хөрөн гэрх мэдэл, эрүүл мэнд, гэр бүл, ан амьтад гээд бүх зүйл түүнд байсан. Тэр байтугай бүр нутгийнхаа хамгийн эрх мэдэлтэй, хамгийн баян тансаг, чинээлэг ийм хүн байсан. За зүгээр нэг баян хүн, хөрөнгөтөн хүн хоёр ялгаатай байдаг, тийм ээ? Чинээлэг хүн хоёр. Зүгээр нэг баян хүн бол яг зүгээр л их мөнгөтэй хүнийг хэлдэг. А чинээлэг хөрөнгөтөн хүн гэдэг бол бүх зүйлтэй хүнийг хэлдэг. Тэгээд энэ хүн амьдрал нь өв тэгш маш сайхан байсан. Бүх зүйл нь элбэг хангалуун, дэлбүүн тий. Тэгээд амьдрал нь зүгээр сайхан дардан. Яагаад бүх зүйл нь байгаа учраас. Гэсэн чинь нэг л өдөр яасан. Өөрт байсан бүх юмаа алдсан ба. Гэр бүлээ алдсан. Эд хөрөнгөө алдсан. Мал амьтдаа бас бүгдийг нь алдсан ба. Дээрэс нь маш баян хүн байсан учраас зарц живгчин бүх зүйлээ бас алдсан ба. Яагаад ийм зүйл болсон гэж бодож байна та бүхэн? Яагаад ийм зүйл болсон гэж бодож байна? Ер нь яагаад хүнд амьдралд нь хэцүү зүйл тохиолддог юм? Зовлон бэрхшээл гарч ирдэг юм. За Бурхан шалгаж байгаа болохоор гэж тий. За өөр ихэнх хүмүүсийн нэг нийтлэг хариулт байдаг. Тэр нь юу байдг вэ? Тэр нь за үеийн үр гэж байдаг тий. Бас өөр юу гэж хэлдэг вэ? Карма гэж хэлдэг. Тэгээ Библиэлд бол юу тарин түүнийг хурааж авна гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол биднэрт ямар нэгэн муу зүйл тохиолдоход бид нар юунаас болоод ийм болоод байна гэж өөрсдөөсөө асуудаг тийм. Хин нэгэнд ямар нэгэн муу зүйл амьдралд нь бэрхшээлтэй зүйл тохиолдох юм бол юу гэдэг вэ? Үеийн үрээ эдэлж чинь да гэж хэлдэг. Тэр бол яадаг вэ? Бидний хамгийн түрүүнд гарах хариулт байгаа. Хүн болгоноос гардаг хариулт. Тэгвэл энэ баян хүн ямар үеийн үрээр тийм юу тариад яагаад ийм зовлон бэрхшээлийг хурааж авах болов?
гэр бүлээ алдаад, эд хөрөнгөө алдаад, ан амьтдаа бүгдийг нь алдсан. Тэгээ энэ хүний бол найзууд нь хүртэл яг л бусад хүмүүсийн адил чи нүгэл үлджээ. Тийм учраас чамд ийм зүйл тохиолдож байгаа маа. Чи маш буруу зүйл хийсэн байна. Тийм учраас чамд ийм зүйл тохиолдож байгаа. Чи гимших хэрэгтэй. Буруу зүйл хийснийгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, тэ? Яагаад вэ? Буруу зүйл хийх юм бол чи заавал шийтгэгдэнэ. Хариуг нь чи заавал авч байгаа. Буруутныг бурхан шийтгдэг. Тэгээ энэ найз нар нь юу гэж хэлээд байна? Чи ямар нэгэн зүйл буруу хийсэн учраас чиний амьдралд ийм зүйл тохиолдож байгаа шүү гэж. Тэгээ сануулад байгаа. Гэсэн нөгөө баян хүн маань болохоор гайхаад байгаа байхгүй. Би одоо юу хийсэн юм бол яагаад ийм зүйл болчих вэ? За тэгээ хэдүүлээ Йов номын 1:3-ыг харцгаая. 1-р бүлгийн 1-ээс 3. Нэгэн цагт Уз хэмээх нутагт Йов гэж хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй зөв шудраг агаад бурхнаас имэж ёр муугаас хол явдаг нэгэн байв гэжсэн. Ямар хүн байсан гэж байна? Өөлөх өөгүй зөв шудраг хүн байсан. Бурхны өмнө ямар ч гим нүгэл бузар муугаас хол тийм нэгэн байсан. Тэгсэн чинь юу тохиолдсон? Өөрт байсан бүх зүйлээ алдсан шүү дээ. Эд хөрөнгөө алдсан, тэ? Үр хүүхдүүдээ алдсан. Ан амьтдаа алдсан. Зар чивгч бүгдийг нь алдсан. Түүнд 7 хүү, 3 охин төржээ. Тэрээр 7,000 хонь, 3,000 тэмээ, буулганы 500 хос шар ба 500 эм илжиг, асар олон хамжлагтай тул дорны бүх хүний дундаас тэрээр хамгийн агуун байжээ гэж хэлсэн. Одоо манайхаар бол орчин үеэр бол юу мянгад малчин байж шүү дээ, тийм үү? Тэгээд дээрэс нь тэр нутагтаа хамгийн агуун байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр зөвхөн эд хөрөнгөтэй хүн байсан биш вэ? Өөрөөр хэлбэл маш мэрэгэн оюун ухаантай хүн байсан баг. Тийм учраас агууд тооцогддог байсан. Одоо яасан? Өөрт байсан бүх юм алдсан шүү дээ, тэ? Эд хөрөнгө, эрх мэдэл, дээрэс нь гэр бүлээ, ан амьтад бүх зүйлээ алдсан. Гэтэл бидний харж байгаагаар бол одоо орчин үеийн нийгмийн хүмүүсийн хандлагаар болвол бид бүхэн ямар нэгэн зүйл мууч бай сайн зүйл хийхэд түүнийхээ үр дагаврыг хүртдэг гэж ярьдаг. Тэр нь бол юу гэж хэлдэг вүлээ? Үеийн үр гэж хэлдэг, тийм. Тэр нь уг нь бол сайн юмныхаа бас үр дүнгийг хүртдэг гэсэн ойлголт байхгүй. Гэтэл Монголд болох дээр үеийн үүрэгтэй дандаа буруу талаар нь бодоод байдаг. Тэ? Гэтэл чи сайн зүйл хийх юм бол бас яах вэ? Сайн зүйлийнхаа үр шимийг хүртдэг. Гэтэл Йовын хувьд болохоор яасан бэ? Өндөг шиг өөгүй хүн байсан баг. Ямар ч буруу зүйл Бурхны өмнө хийгээгүй тийм хүн байсан баг. Тэр байтхаа хүүхдүүдээ зугаацад сингээд ирснийхэн дараа хүүхдүүдийнхээ төлөө эзэн бурхан танд шатаал дахил өргөдөг байсан. Үнэш үү? Өөрөө бүр гим нүгэлгүй дээрэс нь яасан бэ? Хүүхдүүд минь гим нүгэл үйлдсэн байхгүй гэд. Бурхны өмнө очиж хүүхдүүдийнхээ төлөө шатаал дахил өргөдөг байсан. Тэгэхээр ямар амар зөвхт хүн байсан гэдгийг хэдүүлээ эндээс харж болж байгаа. Тэгвэл яагаад Йовд ийм зүйл тохиолдов? Яагаад түүнд ийм зүйл тохиолдов? Йов номын 1:6-аас 12 дээр нэг хачиргалтай зүйл болж байгаа. Бидний үүлийн үр карма гэдгээс өөр зүйл болж байгаа. Үнэлж байна? За 6 дээр ингэж байна. Нэгэн өдөр бурхны хөвгүүд өөрсдийгөө эзний өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд сатанч бас ирэв гэж. Эзэн сатанд чи хаанаас ирэв гэхэд сатан эзэнд хариулан газар дэлхийгээр хэрэн хийсэж түүгээр эргэж тойрлоо гэв. Эзэн сатанд миний боол Йовыг анзаарсан уу? Өөлөх өөгүй зөв шудраг агаад бурхнаас имэж муу ёроос хол явдаг түүн шиг хүн газар дэлхийгээр нэг шалгаа гэжсэн. Бурхны өмнө яасан бэ? Тэнгэр элчүүд цугласан байна, тийм ээ?
За ингээд тэр дунд нь хэн байсан гэж байна? Сатан муу ерөөс хүнс байсан. Чи хаагур явж байгаад ирвэ гэсэн чинь дэлхийгээр хэрэн эсвэжилж байгаад ирлээ. Одоо энд бурхан өөрийнхөө зарц боол буюу Йовоор бахархаж байгаа. Юу гэсэн? Чи миний боол Йовыг харсан уу? Ямар ч гим зэмгүй, буруу зүйл хийдэггүй, ийм цор ганц хүн байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь муу ерөөсөөс юу гэж хэлдэг вэ? Та түүн дээр түүнийг бүх зүйлээр хангасан учраас тэр таныг магтах нь аргагүй шүү дээ. Тэр зөв байх нь аргагүй шүү дээ гэж хэлсэн. Хэрвээ та түүний тэр эд хөрөнгө, эргэн тойронд нь байгаа бүх зүйлд нь гараа хүргэх юм бол магадгүй тэр таныг хараах баха гэж хэлж. Тэгсэн чи эзэн бурхан юу гэж хэлдэг вэ? Би чамд эрх мэдлийг нь өгье. Харин түүнд өөрт нь бүү гар хүрээрээ гэж хэлдэг. Тэ? За ингэж яасан? Муу ерөөс сүнс бөөн баяр болоод Йовыг сорихоор дэлхий рүү бууж ирж байгаа, тийм ээ? Ингээд нэгэн өдрийн дотор зарц нарыг нь элдний ирээр хөнөөсөн баг. Тэнгэрээс бурхны гал бууж хонин сүрэг ба зарц нарыг нь залгив. Бас нэгэн өөр зарц нар нэрээд халдайчууд 3 бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч зарц нарыг нь элдний ирээр алав гэж. Ингээд байж өтөл хөвгүүд октууд нь байшиндаа дарагдаад тий майхандаа дарагдаад бас өгчөж байгаа. Ингээд нэг өдрийн дотор өөрт байсан бүх зүйлээ алддаг. Хэрвээ биднэрт ийм зүйл тохиолдсон бол яах вэ? Нэг өдрийн дотор ш. Нэг хэдэн сарын дараа биш, хэдэн жилийн дараа биш, тэ? Нэг өдрийн дотор дарааллаад ийм аимшигтай зүйл болж байгаа. Хэрвээ өөр хүмүүс байсан бол энд маш өөрөөр хандах байсан. Гэтэл Йов юу гэсэн гэж? 21 дээр нүцгнээр би ихийнхээ хөвлөгөөс ирсэн. Нүцгнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь эзэн, авч одсон ч эзэн тул эзний нэр алдар шиг гэж хэлсэн. Маш их эд хөрөнгөтэй байсан хүн бүх юмаа алдаад нэг өдрийн дотор ш. Бүр гэр бүлээ хүртэл алдсан ба. Тэгээ юу гэж хэлсэн бэ? Би ихийнхээ хөвлөгөөс нүцгэн ирсэн. Бас энэ дэлхийгээс нүцгэн буцнаа. Эзэн өгдөг, бас авдаг. Эзэн бурхан алдар шиг гэж хэлсэн. Ингээд Йов өөрт байсан бүх зүйлээ хормхон зуурын дотор алдчихаа. Та хэд бас өмнө амьдралдаа янз бүрийн зүйл алдаж байсан баг. Тэ? Хайртай хүмүүсээ хүртэл алдаж байсан баг. Эсвэл эд хөрөнгөө алдаж байсан баг. Ажлаач алдаж байсан баг. Гэтэл тэр бүх зүйлүүд бол Йовын энэ түүхтэй харьцуулахад юу ч биш түүх. Тийм үү? За би бас Америкт байхдаа 2-3 жил цуглуулсан эд хөрөнгөө мөнгөө алдаж исэн тэрийг санаж байна. Тэгээ тэрийг бол одоо Йовын түүхтэй харьцуулахад бол юу ч биш ба. Гэтэ тэр үед маш сонирн байдалд орд юм бэл. Хэдэн жил хөдөлмөрлсөн бүх юмаа ингээд алдах үед. Үлдсэн бүх зүйл надад байгаа. Ганцхан юу байхгүй нөхтөр, юу алдсан бэ гэхээр өөрийнхөө хэдэн жил цуглуулсан хөрөнгөө алдчих. 2-3 өдөр би шоконд орсон. Тэгтээ гайхамшигтар тэр шокноос 2-3 өдрийн дараанаас гарсан баг. Гэтэл Йов өөрт байсан зөвхөн эд хөрөнгө биш, өөрт байсан бүхний алдаад тэгснийхаа дараа эзэн бурхныг магтан алдаршуулж эзэн минь та бүхнийг өгдөг, бас бүхнийг авдаг. Би энэ дэлхий дээр нүцгэн ирсэн, бас би нүцгэн буцах бол. Тийм учраас надад харамсах зүйл алга гэж хэлж байгаа юм.
Ингээ 2 дугаар бүлэг дээр Мойр Иесус Бурхан дээр дахиад очиж байгаа юм тийм ээ. За ингээд 1-р шалгуураа Йов амжилттай давсан. Тэр нь маш аимшигтай шалгуур байсан. Бүх зүйлийг нь өөрөөс нь авсан ийм хүчтэй шалгуур байсан. Харин Йов энэ шалгалтыг амжилттай давсан. Та хэд бодоод үзтээ. Бурхан тэр тэнгэр ичүүдийнхээ өмнө ямар багталтайгаар Йовыг магтсан баг. Тэ? Мойр Иесусний өмнө юу гэж хэлдэг вэ? Чи харж байгаа биз? Миний бол Йовыг харсан уу? Чи хүсэдсэн бүх зүйлийг нь авлаа. Тэгээд чиний хийснээр намайг харaan зүхэж байна уу? Харин яасан Йов Бурханыг магтан алтаршуулсан. Бурхан бас Мойр Иесусний өмнө биднийг ингэж магтахыг хүсдэг. Насч аа. Таныг сорилтыг давах үед Бурхан биднийг Мойр Иесусний өмнө магтдаг. Миний охиныг, миний хүүг харж байгаа биз? Чиний тавьсан тэр сорилтонд унсангүй. Итгэлээ бат сахила. За ингээд яасан? Йов 2 дахь сорилтонд орж байгаа тийм ээ. Мойр Иесус Бурханд юу гэж хэлдэг вэ? Та түүнд гараа хүрэхгүй байгаа учраас зүгээр л эд хөрөнгийг авсан учраас яахчгүй байгаамаа. Хэрвээ та түүнд бид нь гараа хүргэх юм бол тэр яах чаргагүй таныг хараана гэж хэлсэн. Ингээд Бурхан яадгүй. Тэр эрх мэдлийн Мойр Иесуст өгж байгаа. 7 дээр тэгээд сатан эзний оршуугаас явж Йовыг хөлийнх нь улнаас толгоон орой хүртэл төвчшгүй муухай яр хатгинд бариулав гэж хэлсэн. За одоо 2 дугаар шатан дээр юугаа алдаж байна? Эрүүл мэндэ алдаж байна. За орчин үед бол хүмүүс бас хэлдэг тийм ээ. Хүн эрүүл мэндэ алдах юм бол бүх юмаа алдсан тооц гэдэг. Яагаад ч эрүүл мэнд байхгүй бол бүх юм байгаад ямар ч нэмэргүй тийм ээ. Гэтэл Йов 2 дугаар шатан дээр яасан байна? Мойрын сүнсэнд эрүүл мэндээрээ соригдож байгаа. Та хэд бодоод үз. Толгойн оройгоос хөлийн ур хүртэл яар шарах хатгинд бариулж байгаа. Гараараач майжиж болохгүй гэж боддоо. Юугаар майжсан гэж? Ваарны хэлтэрхийгээр майжиж байгаа. Тийм аимшигтай яар шархан бариулж. Йов аль хэдийн яасан зүрх сэтгэлийн хувьд шархалдсан байгаа ш. Өөрт байсан бүх хит хөрөнгө, бүх зүйлээ алдсан. Одоо дээрээс нь юугаа алдаж байна? Эрүүл мэндэ алдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Йовд цорын ганц зүйл үлдсэн. Тэрний юу гэхээр түүний итгэл нь үлдсэн байна. Цорын ганц зүйл үлдсэн. Тэр байтугай ихнэр нь хүртэл чин үнэн чи хадгалсаар л байна уу? Бурхныг хараагаад үхээч гэж хэлсэн. Ихнэр нь Йовыг хараад өрөвдсөн бах бас. Чи ингэж байгаа зүгээр Бурхныг хараагаад үхчээч гэж хэлсэн. Гэтэл Йов ихнэрээ зэмлдэг, тийм ээ? Бид нар Бурхнаас зөвхөн сайныг нь авах ёстой гэж юу? Муугийг ч бид нар авах ёстой гэж хэлсэн. Ингэж ихнэрийг зэмлдэг. Ингээд үндсэндээ Йов өөрт байсан бүх зүйлээ эрүүл мэндтэйч бас алдаад цорын ганц үлдсэн зүйл нь түүний итгэл баг. Тэр итгэл гэдэг бол асуудалгүй үед Бурхан бол сайн гэж хэлэх биш. Харин нулимстай үед амьдрал асуудал бэрхшээлээр дүүрсэн үед Бурхан бол сайн гэж хэлэх итгэл баг. Энэ бол ах. Яагаад вэхээр бидний амьдрал бүх зүйлээр хангалуун элбэг дэлбэг бүх зүйл бидний эргэн тойронд хайртай бүхэн маань байх үед чиний хэрэгтэй бүх зүйл чинь байх үед Бурхан бол сайн гэж хэлэх маш амархан. Маш амархан. Харин бид юмгүй болох үед хайртай хүнээ алдах үед хүсэж тэмүүлж ясан авсан зүйлээ алдах үед Бурхан бол сайн гэж хэлэх итгэл. Яг Йов шиг тийм ээ.
Яов юу гэж хэллээ? Би нүцгэн ирсэн, нүцгэн буцна. Бурхан өгдөг, бас авдаг. Тийм учраас эзний нэр алтар шиг гэж хэлсэн. Амен. Энэ бол агуу итгэл ба. Маш агуу итгэл. Ингээд муу ерөн сүнсний 2 дахь шалгалтанд Яов амжилттай давсан. Яовын найзууд нь Яов дээр ирээд одоо нэг нэгээрээ яадаг вэ? Яовыг зэмлэж эхэлдэг тийм ээ. За эндээс бид бүхэн бас нэг гайхамшигтай зүйлийг олж харна. Жинхэнэ анд нөхөд найзууд гэж ямар хүмүүс байдгийг бэ гэдгийг. 2 дугаар бүлгийн 13 дээр. Тэгээд хинэн ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд 7 өдөр 7 шөнийн турш түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналл маш их байгааг тэд харсан юм гэж. Нөгөө 3 найз нь яасан Яов дээр ирээд өрөвдсөн байж тээ. Тэгээд 7 өдөр 7 шөнийн туршид Яовтай хамт суусан ба. Чив чимээг юу ч ярихгүй. Гайхалтай найзууд байна уу? Гайхалтай найзууд байгаа. За ингээд тесэн гэхэд яаж тесэх үү гэд одоо яасан юм дуурж эхэлнэ, тийм ээ. Яов эхлээд өөрийнхөө төрсөн өдрийг харааж эхэлсэн. Бурхныг хараасан уу? Үгүй. Моёрын сүнс юу хүссэн? Бурхныг хараалахыг хүссэн. Гэтэл Яов өөрийнхөө төрсөн өдрийг харааж. Бидний амьдралд ямар нэгэн муу зүйл тохиолдоход биднээс гардаг хамгийн түрүүний үг юу байдг вэ? Яагаад би гэж? Яагаад одоо гэж? Бид нар тэгж асуудаг тийм. Эзэн минь, бурхан минь, ялангуяа итгэж хүмүүс ч гэсэндээ. Бурхан минь яагаад би гэж? Би таны тушаалуудыг сахиад дагаж мөрдөөд зөв цэвэр ариун байхыг хүсэж байна. Тэмүүлж байна. Ингээ явж байна. Гэтэл яагаад надад ийм зовлон бэрхшээл тохиолдод байгаа? Яагаад би амжилтанд хүрэхгүй байгаа юм бэ? Яагаад харин ч таны тушаалуудыг сахидаггүй? Танаас хол байдаг хүмүүс амжилт гаргаад бүх юмар элбэг хангалуун байгаад байгаа юм бэ? Ийм байдлаар бид нар бурханд гомдлдог. Тэгэхээр энэ зүйл чинь зөвхөн тэр үүлийн үр карма гэдэг зүйлээс шалтгааллахгүй зүйл бас болдог байх юм биш. Тийм үү? Яагаад вэ? Яовын түүх бидэнд маш тод харуулж байна. Яов ямар ч гэм нүгэлгүй зөвхт нэгэн байхад түүний амьдралаас бүх зүйл нь аврагддаг. Тэр байтугай бүр эрүүл мэнд нь хүртэл. Ингээд найзууд нь түүнийг чи гэм нүгэл хийсэн байна. Гэм нүглээ гимшээ. Учир нь бурхан гэмгүй нэг зэмлдэггүй юм аа. Гэмгүй нэг шийтгдэггүй юм аа. Чи ямар нэгэн байдлаар буруу зүйл хийсэн байна. Чи тэрийгэ биднээс нуугаад байна. Гэтэл Яов яасан? Дотроо хүртэл бодож байгаа шүү. Гэхдээ би ч одоо юу ч хийгээгүй шүү дээ. Өөрийгөө хүртэл мэдээд байгаа байхгүй юу? Би тэр байтгаа үр хүүхдийнхаа төлөө хүртэл би эзэн бурхны өмнө шатаал дахил өргөж хүүхдүүд маань гэм нүгэл хийсэн байх уу гэж тэднийхээ өмнөөс хүртэл залбирдаг. Ингээд найзууд нь нэг нэгээрээ Яовыг буруутгах гэж оролддог тийм ээ. Түүний дараагаар эзэн бурхан Яовд хариулж Яов номын 38 дугаар бүлэг рүү хэдүүлээ очицгаая. Бурхан маш төвчээртэй, хүлцэнгүй. Бүхэл бүтэн 38 бүлэг тэдний ярихыг хүлээж байгаа. Найзууд нь нэг нэгээр ярьж байгаа. Яов бас ярьж байгаа. Тэгээ та бүхэн бас энийг гэртээ очиод бас уншаа судлаад үзээрэй. Яов бас жоохон бохимдож эхэлдэг. Хинд найзуудтай. Гэхдээ яагаад та нар намайг муу зүйл хийсэн гэж бодоод байгаа? Би эзэн бурхны өмнө ямар ч муу зүйл хийгээгүй. Та нар хэн болчоод надад заах гээд байгаа гэж хэлдэг. Ингээд байж үтэл 38 дугаар бүлэг дээр эзэн бурхан
Тэгтэл эзэн хууль салхин дундаас Йовд хариулв. Ухаангүй үгсээрээ зориг төлөвлөгөөг минь сүрдэг чи хэн бэ? За бэлхүүсээ чанга бүсэл. Эр хүн шиг зогс. Чамаас би асуух бөгөөд чи надад мэдүүлж өг гэж хэлсэн. Бурхан амар хариулсан маа. Йовд. Одоо яасан? Чи одоо хэн болчоод те? Ийм үгсийг амнаасаа унгана вэ? Бурханы хэлсэн үгийг цааш нь унших юм бол би энэ орчны ертөнцийг бүтээж байхад чи хаана байсан бэ? Энэ ан амьтдыг бүтээж байхад чи хаана байсан бэ? Энэ гайхамшигтай үзэгсэлэнтэй байгалыг бүтээж байхад чи хаана байсан бэ гэж асуудаг. Эзэн бурхан Йовыг юу гэж байна? Эр хүн шиг босоод зогс гэж хэлсэн. Амен. Бид нарыг унах үед бурхан яг ингэж хэлдэг. Эр хүн шиг босоод зогс. Бити шалчигнаад уйлаад бай. Нэг түүхийг санаж байна. Америкт би очичоод удаагүй байсан. Тэгээ удаагүй байжсэн нэг Монгол компани маркетингийн ажилтнаар ороод тэгээд нөгөө ван унаад нааш чаас юм зөөдөг байсан байхгүй. Тэгээ нэг удаа офисынхаа гадаа ванаа унаал юмаа зөөхгөө ингээ ухарж исэн чи хойноос нэг хүн ирээ мөрөгчдөг байхгүй. Тэр нөгөө Мексик хүн ба. Тэгээ мөрөгчөөд тэгээд би чи ингээд за яана дөнгөж үгүй би чи үнэлэхээ аваагүй ч байлгүй. Үнэлэхээ аваагүй байсан юм шиг байна. Тэгээ үнэлэхгүй одоо яана юу болно гэл ингээл. Тэгсэн чи яаж байгаа тэр өөрөө ирээд би ингээд ухарж агаад толинд харчаад би зогсцсон байхгүй. Тэгээ ингээд зогсчоод яах нүгэ хараас чи ирээд мөрөгчөж байгаа. Нэг бол бүр харж агаад ирж албаар мөрөгсөн үү? Эсвэл одоо утас муцаа орлож байгаа те ирээд мөрөгсөн үү? Тэр нь тодорхойгүй. Тэгээд гарч ирээд би нөгөө хүнтэйгээ ингээл ярилцж байгаа шүү дээ те. Өө та ч одоо яагаад ингээд мөрөгчвөө? Би одоо ингээд зогссон байх чинь ингээл нөгөө чинь чи ингээд намайг харсаар үжиж ухарсаар байгаа намайг мөрөгчлөө гэж хоорондоо маргалдаж байгаа шүү дээ. Тэгсэн чи тэгээд нөгөө хүн амьтаа ирээл цагдаа магдаа дуутах уу болоод ингээ байжсэн. Тэгээ би тэр үед нөгөө амнаас ямар үг гарч ирсэн бэ гэхээр be like a man. Ир хүн шиг байл та гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө ахыг чи ир хүн шиг байл та. Чи бараг надаас хойноос ирж мөрөгч би зогссон байсан чи ирж мөрөгсөн шүү дээ. Яг Америкт бол яг тиймэрхүү байдлаар даатгалаас их мөнгө гаргаж авах санаатай тийм хүмүүс бас их байдаг байхгүй. Тэгээ би тэр ахыг эр хүн шиг байлгах гэж чадаагүй л дээ. Эр хүн шиг байлтаа гэж хэлсээр юм байгаа. Тэгээд нөгөөдг маань байж чадаагүй тэгэл юу төлөөд хошоо ухарсан гэд торгуул төлөөд салж ийсэн шиг санагдаад. Эзэн Йовыг харчаад найз нарыг бас харчаад эхлээд Йовыг зэмлэж байгаа. Чи хэн болчоод чиний амнаас ийм өгнөд гарч. Гэхдээ Йов эзэн бурхныг хизээж харан зүхээгүй. Гэхдээ эзний өмнө сул дорой харагдсан мэт. Яагаад вэ? Бүр биеийн хүртэл тийм дорой байдал орцсон баг шүү дээ. Яар шарханд баригдаад. Гэтэл эзэн яасан? Хөл дээрээ босоод зогс, эр хүн шиг бай гэж хэлсэн. Ингээд эзэн бурхан түүний амьдралд яагаад ийм зүйл тохиолдсныг юусоо хэлээгүй. Харин юу гэж хэлсэн? Чи орчлын ертөнцийг бүтээсэн гайхамшигтай эзэн бурханд итгэдэг хүн шүү дээ. Чамд тохиолдоод байгаа энэ зүйлийн хязгаарыг би тогтоохгүй гэж юу? Чамд тохиолдоод байгаа энэ гайхамшигыг энэ бүх зүйлийг чинь би мэдэхгүй байна гэж юу? Хэдүүлээ Йонагийн түүхийг санаж байгаа шүү дээ, тийм ээ. Йона бурхнаас зүхтаахыг оролддог. Нэг 4000 км-ийн зайтай 4000 милийн зайтай явчих юм бол ер нь жоохон холбоо тасарчих байгаа гэж боддог, тийм. Тийм зүйл болох уу? Болохгүй. Яг үүнтэй адилхан эзэн бурхан Йовд юу гэж хэлээд байна вэ гэхээр энэ бүхний чинь хязгаарыг би мэддэг юм а гэж. Далайн давлгаа хүртэл хаана хүрээд буцахыг хүртэл
Би мэддэг юм а, би тогтоосон юм а гэж хэлж. Тийм учраас чиний амьдрал тохиолдоод байгаа энэ зовлон бэрхшээлийг би мэдэхгүй гэж юу? Яагаад чамд ийм зүйл тохиолдоод байгаа гэж бодоод? Чи муу учраас юм үгүй. Чамайг сайжруулахын тулд. Ойлгож байна? Яагаад бидний амьдрал заримдаа хүсээгүй байхад зовлон бэрхшээл угсруулаад яг уу Йов шиг нэг өдрийн дотор биш ч гэсэн угсруулаад хэцүү зүйлүүд тохиолддог. Тэр үед бид нэр Йовын түүхийг санаж авах ёстой. Йовд хэдэн сарын хугацаанд биш нэг өдрийн дотор бүх зүйлээ алдсан гэдгийг бид нар санаж авах хэрэгтэй. Тэр үед Йов эзэн бурхныг хараалгүйгээр, эзэн бурхнаас яагаад гэж асуулгүйгээр, яагаад одоо гэж, яагаад өнөөдөр гэж, яагаад би гэж асуулгүйгээр эзэн минь бүх контрол танд байгаа. Та бүхнийг захирдаг. Та бүхнийг өгдөг, бүгдийг буцааж авдаг. Би энэ дэлхий дээр нүцгэн ирсэн, би энэ дэлхий дээр энэ дэлхийгээс нүцгэн буцсан. Тийм учраас таны нэр алтар шиг. Энэ ямар нэгэн зоригтой байгаа гэдэгт бид нар итгэх ёстой. Яагаад гэвэл Бурхан эхлэлээс төгсгөл хүртэл мэддэг учраас. Ойлгож байгаа? Эхлэлээс төгсгөл хүртэл мэддэг учраас. Ингээд Йов Бурханд хариулж байгаа. 42 дугаар бүлэг дээр. 42-ийн 2 дээр. Та бүхнийг үйлдэж чаддаг. Зорьсонд тань боломжгүй юм үгүй гэдгийг би мэднэ. Мэдлэггүйгээр зориг төлөвлөгөөг хаадаг би хэн юм бэ? Миний хувьд үл мэдэх дэндүү гайхалтай ойлгоогүй зүйлээ би ярьжээ. Та сонсооч би ярив. Танаас асууя. Надад мэдүүлээч. Таны тухай чихээрээ сонсож л байлаа би. Тэгтэл одоо нүдмэн таныг харж байна. Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шорон дунд гимший гэв гэж хэлсэн. Йов эзэн бурхнаас айн имэж хэлсэн зүйлдээ гимшиж түүний өмнө буруугаа хүлээсэн ба. Хэлсэн зүйлүүдийнхээ өмнөс, тийм ээ. Би таныг өмнө сонсож л байсан. Гэхдээ би өнөөдөр таныг харж байна. За ямар ч байсан энэ бүхэн эзэн бурхны удирдлага дор явагдаж байгаа юм байна гэдэгт итгэсэн. Эзэн бурхан намайг харж байгаа юм байна. Энэ болж байгаа бүх зүйлийг эзэн бурхан контрол хийж байгаа юм байна. Дөрвөн 42-ийн 10 дээр нөхдийнхөө төлөө залбирахад Йовын сайн сайхныг эзэн сэргэн өгч Йовд урд байсан бүхнийг эзэн 2 дахин илүү болгов гэж хэлсэн. Бид нар маш мөхөс дорой байдаг. Бидний оюун ухаан ч гэсэн хязгаарлагдана л. Бид өөрт байгаа жоохон зүйлээ алдахад за бүх зүйл дууслаа, амьдрал дууслаа гэж боддог. Гэтэл Бурхны хувьд энэ нь дөнгөж эхлэл байдаг. Амен. Яагаад гэвэл тэр сорилтын дундаас бид нар яг Йовын хэлсэн шиг шижир алт болон гарч ирдэг гэсэн. Тэр зовлон бэрхшээл дундаас. Ингээд Йов энэ бүхнийг ухаарч эзэн бурханд талархлыг өргөж өөрт нь тохиолдсон энэ зовлон бэрхшээл ойлгомжгүй байсан ч гэсэн эзэн бурханд итгэх итгэлээ алдаагүй. Заримдаа бидний амьдралд ойлгомжгүй зүйл маш их тохиолддог. Тийм ч бас ахан дүүс та бүхнийг эзэн бурханд итгэх итгэлээ тэр үед битгий алдаасаа гэж үзэж байна. Тэр үед ч гэсэндээ ойлгомжгүй байх үед ч гэсэндээ эзэн бол сайн гэж хэлэх энэ итгэлийг хадгалаасаа гэж үзэж байна.
Эзэн Йовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр өрөөж өгсөн. Йов анх байснаасаа ч илүү хүчрхэг болсон. Бид бүхэн бас мөнгө төгрөгийн тухай, баян тансгийн тухай ярьдаг тийм ээ. Зарим хүмүүс Бурхан биднийг баян болохыг хүсдэггүй гэж ярьдаг. Зарим хүмүүс нь Бурхан биднийг баян болоосоо гэж хүсдэг гэж ярьдаг. Энэ бүхнээс илүү юу нь чухал вэ гэхээр зүрх сэтгэлээ Бурхантай холбох нь хамгийн чухал. Баянч бай, хоосонч бай. Йов бол яасан? Үүнийг биднэрт амьдралаараа харуулсан. Баян тансаг байхдаа ч эрх мэдэлтэй бүх зүйл нь байсан ч эзэн Бурханыг магтан алдаршуулдаг байсан. Юу ч хүү болсон ч гэсэн эзэн Бурханыг магтан алдаршуулсан хэвээрээ л байсан. Энэ итгэлийг Бурхан биднээс хүсдэг. Тийм учраас ахын нүсэ. Хэрв таны амьдралд ямар нэгэн зовлон бэрхшээл байгаа бол энэ бүхэн Бурханы контролд ор байгаа гэдэгт итгээрэй. Учир нь Бурхан эхлэлээс төгсгөл хүртэл мэддэг учраас. Йов номын 23:10 дээр гэвч тэр миний замыг мэддэг, тэр намайг шалгасан бөгөөд би алт мэд урагш гарч ирнэ. Мойрын сүнсний өгж байгаа тэр аимшигтай сорилтууд дундаас бид хэн болж гарч ирдэг байна. Шижир алт мэд болж, үн цэнтэй болж гарч ирдэг байна. Тийм учраас ямар ч саад бэрхшээл, ямар ч зовлон бидний амьдралд тулгарсан энэ бүхэн Бурханы удирдлагад ор байгаа гэдэгт бат итгэлтэй байх. Рок гэж жүжигчин байдаг та хэд мэднэ. Тэгээ рок гэж жүжигчин ер нь Холливуудад хамгийн өндөр цалинтай тооцогдсон юм л да. Тэгээд нөгөө NBA-ийн тоглогчдын дунд хичээл зааж байгаа. Одоо мотивашн өгөөд ийм сургалт орж байгаа. Тэгээд нөгөө хэдээсээ асууж байгаа. За таны амьдралд хэцүү зүйл тохиолдсон уу? Асуудал бэрхшээл тохиолдсон уу гэдээ асуудаг. Гэтэл нөгөө хэд нь зарим нь болохоор үгүй гэдэг байхгүй. Тэгвэл бэлэн байгаараа эртнээс бэлтгэхээрээ заавал тохиолдно. Заавал тохиолдно. Тэр нь муу зүйл биш, маш сайн. Яагаад вэ? Чи тэндээс илүү хүчрхэг нэгэн болж гарч ирдэг гэж. Тэгээд өөрөө $7 гэдэг компанитай байхгүй, продакшнтай. Тэгээд тэр $7 гэдэг нь ямар утгатай вэ? $7 гэсэн үг байхгүй. Тэгээд $7 гэдэг нь ямар утгатай вэ гэхээр жүжигчин байхаасаа өмнө тий карманда ингээд бүр мөнгө төрөгч байхгүй. Тэгээ кармагаа ингээд үзсэн чинь хэдэн доллар байсан гэхээр $7 байсан. Тэр бол $7 өөрт нь байсан бүх юм нь байсан баг. Тэгээ тэр $7 дээрээсээ босч ирсэн баг. Тэгээ тэрийгэ үргэлж санаж байхын тулд $7 гэдэг production байх болсон. Тэгэхээр бидний амьдралд тохиолддог зовлон бэрхшээл бол дандаа үүлийн үрээс болдоггүй. Дандаа тэр кармагаар болдоггүй. Эсвэл юу тарьснаа хурааж авч байгаа ч зүйл заримдаа биш байдаг. Ойлгож байна? Заримдаа энэ айгүй ойлгомжгүй байдаг. Гэхдээ эзэн бурхан биднээс юу хүсдэг вэ гэхээр итгэмжтэй байхыг хүсдэг. Юмтай байсан ч юмгүй хов хоосон болсон ч. Амен. Эзэнд хамтан залбирцгаая. Гахалтай эзэн бурхан минь тэгээд энэ цаг мөчийг бидэнд өгч Йовын түүхээс суралцах боломжийг гаргаж өгсөн танд маш их баярлалаа. Эзэн минь бид элбэг хангалуун бүх зүйлээр хангагдсан үед таныг магтан алдаршуулахад маш хялбар байдаг, амархан байдаг. Харин бидний амьдралд ямар нэгэн саад бэрхшээл тохиолдох үед бид бүхэн үргэлж танаас асуудаг. Яагаад би гэж, яагаад одоо гэж. Тэгвэл бид бүхэн
ямар ч саад бэрхшээл зовлон тохиолдсон энэ нь таны удирдлага доор байгаа юм байна гэдэгт итгэхийг хүсэж байна эзэн. Тэр хэцүү цаг мөчөд ч хүртэл бид бүхэн эзэн минь та бол сайн билээ гэж итгэмжтэйгээр хэлэхэд та бидэнд туслаарай эзэн. Эзэн минь тэгээд ирэх үедээ хамт байж биднийг удирдан чиглүүлээрэ. Итгэлээр өсөж илүү хүчрэхэг болоход та бидэнд туслаарай. Энэ бүхнийг эзэн Есүсийн нэрээр залбирanгуул. Амен. За тэгээд онлайнаар үзэж байгаа хүмүүс одоо ингээ онлайнаар бас ярих хэрэгтэй болчихж байгаа байхгүй тий. За нөгөө онлайнаар бид бүхэн шаббат болгоно сургаал номлыг бичиж байгаа. Тэгээд та бүхэн энэ дээр линкийг тавьчих. Өмнөх сургаал номлыг бас үзэж болох нь байна. Тэгээд хагас сайн болгонд сургаал номлууд нь орж байгаа шүү. Хэрэгтэй хүмүүст нь бас шеэрлэж өгөөрэй. Та бүхнийг бурхан ивэг